Хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал чухал хамааралтай. Тэгвэл хөдөлмөр эрхэлж байгаа танд эрүүл мэндийг нийтлэг мэдээлэл хүргэх зорилготой хөдөлмөрийн эрүүл мэнд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Энэ удаагийн нэвтрүүлгээ бид хөдөлмөр ба орчны эрүүл мэнд сэдвийн дор бэлтгэлээ. Хөдөлмөрийн эрүүл мэнд нь ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг ажлын байран дах аюул эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалахыг хэлдэг байна. Тэгвэл орчны эрүүл мэнд гэж юу вэ? Хотжилт, үйлдвэржилтийг дагаад орчны эрүүл мэндийн асуудал хөндөгддөг. Тодруулах юм бол энэ асуудал уул уурхай барилгын салбарт илүү хамааралтай юм а. Альва ажил хөдөлмөр эрхлэлтэй холбоотойгоор хүний эрүүл мэндийн сөрөг нөлөө үзүүлж буй тэр сөрөг нөлөөлөл өвчтөл эмгэг үүсэх эрсдлээс ажилчдыг хамгаалах энэ үйл ажиллагаа хөдөлмөрийн эрүүл мэнд гэж товчхондоо тодорхойлж болон харин орчны эрүүл мэнд гэдэг нь хотчолт, үйлдвэржилттэй холбоотойгоор гадаад орчинд үүсэж буй энэ сөрөг нөлөөллөөс хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг орчны эрүүл мэнд гэж бас товчхон тодорхойлж болно. Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжих болсон. Уул уурхайн салбарын хөгжил манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж байгаа боловч хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр байгаль орчин хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна. За үйлдвэржилт хотчлолтой холбоотойгоор орчны бохирдоод хүн амын эрүүл мэнд сөрөг нөлөөлөх зүйлсүүд бол зөндөө тохиолдож байна. Тухайлбал барилгын салбарт барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаатай холбоотойгоор тоосжолт, дуу чимээнүүд, мөн барилгын үйл ажиллагаанд хэрэглэж буй химийн бодисууд бол орчинд дэгдэж, орсон зургчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх юм тохиолдлууд байдаг. Мөн уул уурхайтай холбоотойгоор хамгийн их тулгамдаад буй орчны эрүүл мэндийн асуудал бол агаарын бохирдол, хөрсний бохирдол, үндэсний усны бохирдол зэрэг ийм асуудлууд тохиолддог. Тэгэхээр энэ бол зөвхөн манай улсад тохиолдож буй асуудал биш. Бусад өндөр хөгжилтэй улс орнууд ч гэсэн үйлдвэрчлэлтийн хөгжлийн үе шатад бол ийм асуудлууд тулгамдж ирсэн эдгээрийг судалгаа шинжилгээнд суурьдаж үндэслэл нотлохотой ийм үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээр үнээс учирсан хор хохирол эрсдлүүдийг бол бууруулах юм ажиллагаануудыг бол хөгжсөн улс орнууд бол амжилттай хэрэгжүүлж байгаа. Хөдөлмөр ба орчны эрүүл мэнд энэ асуудал уул уурхай барилгын салбарт чухал хамааралтай. Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхай барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа. Тэгвэл энэ салбарыг дагаад орчны эрүүл мэндийн асуудал хөндөгцөөр байгаа юм а. Уул уурхайн салбарт үүсэж байгаа энэ бохирдлын асуудлыг шийдвэрлэх юм бол бид нэр юуг хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэй юм гэхээр аливаа уурхай гэдэг бол эцтэй бол хизээ нэгэн цагт тухайн эрдэс баялагийг олборлоод дуусгах тийм хязгаартай төсөл гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр хязгаартай төсөл маань дууссаны дараа нөхөн сэргээлтийг яаж явуулах вэ? Орчинд хэрвээ ямар нэгэн бохирдол гэмтэл хор уршиг учирсан байгаа бол түүнийг яаж цэвэрлэх вэ гэдгийг бол тэр төслөө эхлүүлэхээс өмнө хэдийнэ бодолцоод төлөвлөх хэрэгтэй гэдэг. Ингэснээр энэ урьдчилан сэргийлэх болон бохирдлыг бууруулах үйл ажиллагааг амжилттай явуулах боломжтой байдаг. За манай улсын хувьд орчны эрүүл мэндийн зүгээс уул уурхайтай холбоотой асуудлыг тухайлбал дурдах юм бол тоосчл хамгийн их тохиолдож байна. Дэд бүтц сайн хөгжөөгөө үнэтэй холбоотойгоор шорон замаар тээвэрлэлт хийх үнэтэй холбоотойгоор орчны тоосчдын асуудал их тулгамддаг. За энэ нь тухайн орчинд амьдарч буй малчид болон хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх. За тоосонд агуулгадж буй хүнд металлын хордлогод ажилчид хүн ам орсон суугчид өртөх мөн тэр орчим нутгалдаг малчин иргэдийн мал амьтад энэ тоосны нөлөөлөлд өртөх ийм асуудлууд бас тулгарч байгаа. Мөн үндэсний усны бохирдол, хөрсний бохирдол, хүнд металлын бохирдлууд их тулгамдж байдаг.
Энэ асуудал зөвхөн манай улсад гэлтгүй дэлхийн нийтийн тулгамдсан асуудлуудын нэг юм а. Тэгвэл хөдөлмөр ба орчны эрүүл мэндийн асуудлаар дэлхийн эрдэмтэд манай улсад чууллаа. Тэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, орчны эрүүл мэндийн сүүлийн үеийн судалгаанд суурилсан мэдлэг мэдээллийг өгөх харилцан туршлах солилцох зорилгоор 3 өдөр хуралдсан юм а. Олон улсын хөдөлмөрийн эрүүл мэндийн байгууллага Армазаны олон улсын судалгааны институттэй хамтраад хөдөлмөрийн эрүүл мэндийн судлалын төв, нийгмийн эрүүл мэндийн судлалын тэнхимийн хамт олонтойгоор олон улсын семинарыг зохион байгуулж байна. Олон улсын семинарт бол 10-20 багш нар ирж хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал, хөдөлмөрийн зохицуулалт, мэргэжил шалтгааллах өвчнөөс өртсөн сэргийлэх, оны үеийн орчин үеийн технологи, шинжлэх ухааны ололтын талаар бол хэлцэж байна. Өнөөдөр бол ач холбогдолтой болж байна гэж байна. Тийм учраас энэ олон улсын хурал, олон улсын энэ зохион байгуулж байгаа арга хэмжээг жил болгондоо уламжлалт болгож Монголд зохион байгуулах, аж ахуйн нэгжүүдийг хамруулах, сая эрүүл аюулгүй байдал хөдөлмөрийн хууль гарсантай холбогдуулаад аж ахуйн нэгжүүд дээр бол хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдлын зөвлөл ажиллахаар болж байгаа. Дээрээс нь бүх аймаг, сум, дүүрэг, хороодуудад бол хабын хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдлын мэрэгжлэнгүүд ажиллахаар болж байгаа. Энэтэй зэрэгцүүлээд энэ сургалтыг жил болгон зохион байгуулах, уламжлал болгон зохион байгуулах, цаашдаа бас энэ олон улсын байгууллагатай хөдөлмөрийн эрүүл мэндийн судлал энэ хөдөлмөрийн эрүүл мэндийн талаар ажиллаж байгаа төрийн болон төрийн сургуультай хамтарч ажиллах энэ олон асуудлуудыг хэлцэж ярьж байна. In the state of Ohio, I have about 40 years of experience. Өнөөдрийн энэ олон улсын хурал дээр яригдж байгаа зүйлийг хараад байх нэ. Энэ хурлыг зохион байгуулж байгаа талууд бол үнэхээр баяр хүрмээр санагдсан. Яагаад гэвэл танаа улсад энэ мэргэжлийн эрүүл мэнд болон аюулгүй ажиллагааг альва өвчлөл эхлэхээс өмнө цаг алдалгүйгээр энэ хурлыг зохион байгуулж хүмүүсийн анхаарлыг ийшээ хандуулж байгаа нь их чухал гэж үзэж байна. Тэгэхээр энэ хурал дээр яригдж байгаа зүйлүүдээс хамгийн чухал би өөрийнхөө хэмжээнд тодорхойлсныгаа та бүхэндээ хуваалцах юм бол ялгаа асуудлыг шийдэрлэхдээ төлөвлөгөө гаргаад түүнийг л хэрэгжүүлэх. Эдгээр төлөвлөгөөнд заавал бүх асуудлыг нэг дор шийдэх гэж оролдоод байх нь биш. Хамгийн гол асуудлаад тэнд тусгаад хийгээд эхлэх нь чухал юм аа. Тэгэхээр бид ярилцж байгаа энэ аюулгүй ажиллагаа, энэ хөдөлмөрийн эрүүл мэнд дээр бол нэг төрөнд анхаарах асуудал бол ажилчдыг л сургах, тэднийг яаж өөрсдөө хамгаалах вэ гэдэг ойлголтыг өгөх нь их чухал гэж тохирч байна. Тэгээд нөгөө талаас болохоор бид одоо тэр ажлын байран дээр ажиллаж байгаа ажилчид болон менежер, удирдлагын хувьд бол хамтарч асуудлыг шийдвэрлэж, хамтарч энэ бүх зүйлийг одоо амжилттайгаар явуулахад хамтын ажиллагаа чухал юм аа гэдэг тийм дүгнэлт. Managers and workers to continue to collaborate. And certainly our experience in Бидний хувьд болохоор Америк нэгдсэн улсад болон ер нь олон улсын хэмжээнд ажиглаад байхад бол энэ хүрээлэн буй орчны эрүүл мэндийн асуудал бол их түгээмэл бүх улсад л хүндэтгэж тавьж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэрлэхээр хууль, дүрм, журам гаргах нь бол сайн хэрэг байгаа. Ер нь бол одоо дэлхийн хэмжээнд энэ асуудал нь нэлээд судлагдчихсан учраас юу хийх ёстой вэ гэдэг нь бол тодорхой байдаг. Хамгийн гол нь ажилчид болон иргэдийн эрүүл мэндийг бол хамгаалах ёстой. Тэгэхээр энэ хамгаалтыг яаж хийх вэ гэдэг нь ч гэсэн тодорхой байгаа үед бол энэ зүйлийг ер нь хийе гэж тэр хариуцлагыг л өөртөө хүлээх тэр шийдвэрийг гаргах нь л их чухал юм аа. The fact that this conference is being Уулуурхай барилгын салбарын хөдөлмөр ба орчны эрүүл мэнд гэсэн сэдвээр олон улсын энэхүү хурлыг Монгол улсад зохион байгуулж байгаа нь бол маш их ач холбогдолтой цаг үеэ олсон үйл явдал болж байна. Монгол улсад барилгын аюулгүй байдал, уулуурхаан аюулгүй ажиллагаа болон тоосчил, хойр аюултай материалд өртөж байгаа энэ салбаруудын 50 гаруй төлөөлөгчдийг оролцуулсан энэхүү хурал нь бол үнэхээр тулгамдсан асуудлуудыг энэ 3 өдрийн хугацаанд бол хилэлцэж байна. Тийм учраас энэ хурлыг зохион байгуулж байгаа хөдөлмөрийн яам болон нийгмийн эрүүл мэндийн сургууль бол маш чухал асуудлыг хөндөж байгаад нь баяр хүргэмээр байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын хувьд ямар одоо
зөвлөмж ямар сургамж байна вэ гэдэг аваад үзэх юм бол энэ хөдөлмөрийн болон орчны эрүүл мэнд аюулгүй байдлын хувьд юуны өмнө ажилчдын эрүүл мэндийг хамгаалах ёстой юм байна гэдэг бид нар бол ойлгож ухамсарласан байгаа. Тэгээд энэ чиглэлээр манай үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл мэндийн хүрээлэн гэж байгаа. Тэр нь болохоор яг судалгааны чиглэлээр ирсэн тийм үндэсний байгууллага. Нөгөө талаас болохоор яг дүрм журмыг батлан мөрдүүлдэг үндэсний бас энэ хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон эрүүл мэндийн администрац гэж байгууллага байгаа. Тэгэхээр бидний хувьд болохоор хамгийн том сургамж нь болохоор хэдийгээр хууль, дүрм, журам боловсруулад цаасан дээр гаргаж болох авч тэрээ тэдгээр нь хэрэгжихгүй бол ямар ч ач холбогдолгүй юм. Тийм учраас дүрм, журам боловсруулж батлуулсныхаа дараа зайлшгүй хэрэгжилтэнд нь анхаарч ажилчдынхаа эрүүл мэндийг юуны төрөнд хамгаалахын төлөө ажиллах чухал юм аа. Is only a start. Үйлдвэржилт уул уурхайн салбар хөгжиж байгаа манай улсын хувьд хөдөлмөр болоод орчны эрүүл мэндийн асуудлыг анхаарах цаг болсон. Энэ зорилгоор уул уурхай барилгын салбарын хөдөлмөр ба орчны эрүүл мэнд олон улсын хурлыг 2015 оны 6 дугаар сарын 22-ноос 24-ний хооронд зохион байгууллаа. Олон улсын хуралд барилга, уул уурхайн салбарын нийт 30 гаруй байгууллагын 90 орчим төлөөлөгчид оролцсон байна. Уг хурлаар уул уурхай барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, орчны эрүүл мэндийн тулгамдж байгаа асуудлуудыг хөндөж шийдвэрлэх арга замыг олон улсын туршлагаас суралцсан өндөр үр дүнтэй чухал хурал болсон юм а. In America, За тэгэхээр өнгөрсөн хугацаанд Америкийн нэгдсэн улсын барилгын салбарт бас энэ осол, гэмтэл, бэртэл дээр тоо хүмүүс амь насаа алдах тохиолдол бас өргөн тохиолдож исэн тийм гашуун туршлагатай юм аа. Тэгэхээр эдгүү та бүхэн мэдж байгаа Америкт одоо баригдаж байгаа энэ өндөр байшин, энэ томоохон барилгыг барьж эхлэхээс өмнө тухайн зардал өртөгт нь заавал одоо хүний амь нас тэр өртгийг тооцож бас оруулах тийм туршлага хүртэл бид нэр одоо сууж исэн жишээтэй байгаамаа. Тэгэхээр манай улсад болохоор энэ бүх аюул ослыг өршлөн сэргийлэх зогсоох хамгийн үр дүнтэй арга хэмжээ нь болохоор баталсан дүрм журмал чандлан мөрдөх тэр арга хэмжээнүүд байсан. Тэгэхээр энэ чандлан мөрднө гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ажлын байран дээр тэр барилгын салбарт ажиллаж байгаа ажилчдыг бэхэлгээгээр хангаж өгөх, одоо унаж ойчих, бэртэх тэр бүх аюултай одоо цэгүүдийг хамгаалах, барьер үүсгэх энэ арга хэмжээг авснараа бид бол энэ осол гэмтэл үүнээс үүдэлтэй тэр эндэгдлийн тоог бол эрс бууруулж чадсан юм аа. Тэгэхээр бид нар бол энэ чиглэлээр хослуулан ажилласнаар одоо дүрм журмаач гаргаад тэр дүрм журмаа амьдрал дээр хэрэгжүүлснээрээ энэ өндөр амжилттайс ажиллах боломжтой гэж хэлмээр. Оюутлага компани бол эрүүл ахуй болон хөдөлмөрийн эрүүл мэндийн салбарт ерөнхийдөө бол 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Хөдөлмөрийн эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, байгаль орчин гэсэн хэлтс байдаг. Хэлтс маань тус бүрдээ үйл ажиллагаагаа салбартаа хэрэгжүүлээ явдаг гэсэн үг. Миний хувьд бол эрүүл мэндийн хэлтс ажилладаг. Эрүүл мэндийн хэлтс маань болохоор Rio Tinto компани маань олон улсын стандарт B1-ээс B11 гэсэн стандартын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ажилладаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол сүүлийн үед уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл мэнд гэдэг асуудал бол тулгымцсан асуудал болж байгаа учраас бусад компаниуд маань бас үүн дээр нэлээд анхаарч хөдөлмөрийн аюулгүй байдлын адилчид болон хөдөлмөрийн эрүүл ахуйч нар тэр хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчин гэдэг энэ асуудлууд дээр мэрэгжилтнээ бэлтгэх, сургах, үүн дээр чиглэсэн арга хэмжээг ач холбогдол өгч авч байх хэрэгтэй гэж миний бодож явдаг зүйлс нэг байна. Уул уурхай болон барилгын салбарын хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлүүнд химийн бодис, таас, дуу шууган, дөргөн, эргономикийн болон биологийн хүчин зүйлүүд нь одоо ажилчдын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, эрүүл мэндийн нөлөөлөл болон мэргэжээр шалтгааллах өвчлөл мөн түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мөн орчны эрүүл мэнд үүнд ус, агаар, хөрс, хоол хүнсээр дамжаад ажилчид хэрхэн ямар нөлөөлөл үзүүлж эрүүл мэндийн талын өвчлөлийг
одоо сүүлийн үеийн судалгаа, шинжилгээ, нотлохоо баримтан дээр тулгуурлаад олон улсын эрдэмтэн, судлаачид болон мөн манай улсын анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн одоо нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш болон судлаачид яг илтгэл хилцүүлэг тавьж байгаа нь яг энэ салбарт ажиллаж байгаа боловсон хүчин бидний хувьд одоо бидний мэдлэг мэдээллийг дээшлүүлсэн үр өгөөжтэй. Манайд бол хөдөлмөрийн айлгүй хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл гэд хав инженер гэж ярьдаг. Жинхнээс нь хөдөлмөр эрүүл мэнд тэр хүний сэтгэл зүй одоо хоолнд тэ гэрээс ажилд ирэх хүртэл хугацаа тэр хүний өдрийн хэдэн цаг ажиллах боломжтой гэр бүлийн энэ бүх юм чинь одоо тэр хүнд нөлөөлж байгаа орчин хүндэж ажиллаж байгаа хүмүүс тэгээд тэр хүмүүс ажлын байр халдвар төвчөнд бүрдэх эрсдэл энэ бүгдийг судалж байгаа. Судал одоо шинжлэх ухааны үүднээс судлах зайлшгүй шаардлагатай. За хуралд Итали, Америкийн нэгдсэн улс, Герман, Улсын холбооны улс ер нь улс болон манай Монголоос нийт 80 гаруй одоо оролцогчдод оролцсон. За Америкийн нэгдсэн улсын Харвард их сургууль, Дрексли их сургууль, Cincinnati их сургууль, зэрэг их сургуулиудын одоо эрдэмтэд профессорууд, за Италийн Армазен институт зэрэг байгууллагууд нийтдээ 10 гаруй гадны эрдэм судлаачид хуралд оролцсон. За хурлын гол үйл ажиллагаа түрүүн хэлсэнчлэн хөдөлмөрийн эрүүл мэнд, орчны эрүүл мэндийг чиглэж байсан. Сүүлийн жилүүдэд манай улс байгалийн нөөцийн эрчимтэй ашиглах болсноор уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Энэхүү эрчимтэй хөгжил нь улсын эдийн засаг, нийгэм, дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлэх боловч нөгөө талдаа хариуцлагагүй уул уурхай цонхилсон газруудад хүний эрүүл мэнд, ая тухтай амьдрах орчинд сөргөөр нөлөөлж хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг үүсгэж байгаа юм а. Өнөөдөр манай улсад орчны эрүүл мэндийн талаар хийсэн нэгдсэн судалгаа мэдээ байхгүй байна. Энэ бол манай улс энэ асуудалд хойрог ханддгийн илэрхийлэл юм а. Манай улсууд яг үйлдвэржилттэй холбоотойгоор орчинд одоо бий болж буй энэ сөрөг нөлөөллийг системтэйгээр судлаад гаргаад ирсэн дата мэдээллүүд их ховор ихэвчлэн одоо мэргэжлийн хяналт болон тухайн одоо үйлдвэр байгууллагын захиалгаар хийгдсэн юм судалгаанууд зөвхөн нэг уурхай орчмын юм уу, нэг үйлдвэр орчмын агаарын чанарын судалсан юм судалгаанууд, хөрсний бохирдол, усны бохирдлыг судалсан судалгаанууд хэмжилтүүд байдаг боловч одоо үндэсний хэмжээнд системтэйгээр хийсэн судалгаанууд ирнэ одоо бас энэ цөөхөн хийгдсэн байж. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бол ингээд улсын хэмжээнд ийм байна гэд ерөнхийдэн одоо базаад хэлэх асуудлууд бас жоохон тий дотмог төвдөлтэй байна. Зөвхөн уул уурхай гэлтгүй бүтээн байгуулалтын салбарт орчны эрүүл мэндийн асуудал мөн яригдана. Барилгаас гарах хог хаягдал, тоосчлолтоос үүдэн тухайн орчин бохирддог гэж байна. За манай байгууллага маань ерөнхийдөө 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа Орос тэмдэгтлийн тэг төвчтэй ерөнхийдөө ажлын байр бий болгон ажиллаж байна. Одоо энэ талбайд 900 гаруй ажилчдад 8 хөдөлмөр хамгааллын инженер, хөдөлмөр эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрм зургийг боловсруулахын тулд хангаж ажиллуулахын тулд ерөнхийдөө ажиллаж явж байна. Барилгын салбар маань өөрөө нэг үйл ажиллагаа явуулахдаа максим их хэмжээний нэг хог хаяг барилгын материалын одоо нэг материал ихэвчлэн гардаг болохоор тухайн материалаа ерөнхийдөө цаг тухай бүртнэ ачуулах, хогийн зэгтээ байршуулах. Тэгээд барилгын одоо үйл ажиллагаа явуулсны дараа ногоон байгууламж ерөнхийдөө батмал хийж ажиллаж байгаа. Одоогийн мөрдөж байгаа хуулиар бүх төрлийн төсөл эхлүүлэхээс өмнө хүний эрүүл мэнд болоод нийгэмд нөлөөлөх нөлөөллийг байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний хүрээнд байгаль орчны мэргэжлийн байгууллага хийж байгаач хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх асуудлыг мэргэжлийн бус байгууллагын тайланд дурдах төдий өнгөрч байгаа юм а. Манай улсын одоо үйлдвэр аж ахуй нэгж байгууллагууд ажиллагчдын үүрэг хариуцлага бас нэлээд сайжрах шаардлагатай байж байгаа. За би нэг 3 зүйлийг л
зүйл дээр ирнэ цаашдаа ажил олгогчид үйлдвэр эрхлэгчид бол одоо анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр хөтөлбөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, за байгаль орчны бодлоготой байх хэрэгтэй. Жижиг дунд ямар ч бүх байгууллагууд бодлоготой байх хэрэгтэй. Хоёрдугаар энэ асуудлыг хариуцсан мэрэгжлийн боловсон хүчтэй байх хэрэгтэй. Мэрэгжлийн. Тэгэхээр энэ бол хөтөлбөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны асуудлыг хин нэгэн одоо менежер юм уу нэг хэлтсийн дарга ажлынхаа хажуугаар хийх байдлаар биш. Мэргэжлийн боловсон хүч нь ажилтнаа болох шаардлагатай. За 3 дугаар зүйл бол энэ ажил олгогч үйлдвэрүүд маань мэргэжлийн боловсон хүчин ажилтнаа болол одоо байгаль орчин хөдөлмөр аюулгүй хариуцсан энэ ажилтнаа ажлаа хийх боломж болцоогоор нь хангах асуудал их чухал байна. Эднэрээ дэмжлэг үзүүлэх, боломж болцоогоор хангах, за шаардлагатай санхүүжилт хөрөнгөчээр бол бас мөнгө төгрөгийг зарцуулах шаардлагатай. Хичнээн бодлоготой байлаа гэд тэр нь хэрэгждэггүй, хичнээн мэрэгжилтэнтэй байлаа гэд мэрэгжилтүүд нь байгаль орчны одоо сөрөг нөлөөллийг хэмжих, үнэлэх багц хэрэгсэл байхгүй. Энэ үйл ажиллагаанд хангалттай хэмжээний хөрөнгө хүч зарцуулж чадахгүй бол энэ үйл ажиллагаанд бол хэрэгжихгүй. Тэгэхээр энэ асуудал бол хамгийн чухал. Тэгэхээр энэ одоо саяны хэлсэн 3 асуудлуудыг бол үйлдвэрлэгч ажил олгогч шийдвэрлэжвэл бас тодорхой хэмжээгээр ер нь бол баггүй тийм акц гарах боломжтой. Манай улсын хувьд цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудал олон байгааг мэрэгчлэлтэн хэлж байна. Тодруулах юм бол үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд байгаль орчны тухайсан бодлоготой байх. Энэ асуудлыг хариуцдаг мэрэгжилтэнтэй мөн тухайн мэрэгжилтнийг ажиллаа хийх боломжоор нь хангах нь чухал байна. Мөн байгаль орчинд нөлөөлж байгаа сөрөг нөлөөллийг судалсан нэгдсэн мэдээ судалгаа хийх зайлшгүй шаардлага байгааг энэ үеэр онцолсон юм а. Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвтэй хамтран бэлтгэдэг хөдөлмөрийн эрүүл мэнд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Бид энэ удаагийн нэвтрүүлгээр хөдөлмөр ба орчны эрүүл мэнд гэсэн сэдвийн дор үзэгч та бүхэнд хүргэсэн байгаа. Дараагийн дугаараар эргэн уулзлаа баяртай үзэгчтэй. Эрсдэлгүй ажлын байр эрүүл ажилтны төлөө хамтдаа.